За бүгдээрээ чимээгүй цагийг эхлүүлцгээе. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв өрсөлдөх ивэл. За Библийн ишлэл Филиппо 2:12-13. Иймээс хайртууд минь та нар үргэлж дуулууртай байсныхаа адил зөвхөн намайг байхад ч биш харин идүүгээ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг айдас ба чичирлэр гүйцээ. Учир нь өөрийн сайн тааллын дагуу та нарын хүсэх ба үйлдэхийн аль алинд нь Бурхан өөрөө та нарын дотор ажилдаг юм аа гэж байна. За хамтдаа залбираад эхлэе. Эзэн минь ээ тэгээд бид таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өөрийнхөө үгээр бидэнтэй үнэхээр яриач гэж залбирч байна. Амен. 1992 оны зуны олимпийн тоймыг үзэж байхдаа би нүдэндээ ч итгэсэнгүй. 400 метрийн гүйлтийн тэмцээний үеэр гайхалтай үйл явдал болов. Их Британий гүйлтийн тамирчин Дерек гүйлтийн тэмцээний үеэр бэртэж зам дээр унсан юм а. Дерек байр эзлэх боломжгүй болсон ч тэмцээнийг орхихоос татгалзаж хөл дээр болсон барайны шугам руу догонцон гүйж эхлэв. Гэнэт нэгэн хүн үзэгчдийн суудлаас босож ирэн уралдааны талбай дээр байгаа Дерек рүү гүйн очлоо. Тэгээ Дерекийн бэрцэн талд нь гарч дэмнэн барайны шугам хүртэл гүйсэн юм. Тэр хүн бол Дерекийн аав байсан бөгөөд энэ явдал нь Христэд итгэгч хүний бодит жишээ болсон билээ. Дээрх ишлэл нь биднийг авралын төлөө хичээн зүтгэхийг уриалж байна. Энэ нь бид хичээл зүтгэлээрээ аврагддаг гэсэн утга бус. Харин мөнхийн аврал нь итгэлээр ирдэг гэдгийг сануулж байгаа юм аа. Энэ нь Христэд дуулууртай амьдрах дуудлага юм. Ингэснээр бид уруу татлагаас хол байх бөгөөд амархан соригдохгүй. Хэдий бид дор бүрнийх үнэхээр хичээж болгоч Бурхан байгаа учраас л бид дуусгах боломжтой юм. Тэнгэрлэг аав нь бидний дотор ажиллаа хийж мөнхийн улсын барай хүртэл хүсэл тэмүүллээ алдалгүй хичээн зүтгэх тэнгэрлэг хүч чадлыг бидэнд өгдөг. Бэрхшээл сорилт тохиолдсон ч Филиппо 2:13-т хэлсэнчлэн бидэнтэй мөр зэрэгцэн гараас минь барих аав байгаа тул уралдаанаа бид дуусгаж чаднаа. Та нарыг дуудагч нь итгэмжит бөгөөд тэр үүнийг биелүүлэх болно. 1-р Тесалоник 5:24. За үргэлжлүүлэн 2-р Петр 1:3-аас. Алдар ба давуу чанараараа биднийг дуудсан түүний жинхэнэ мэдлэгээр дамжин Бурхан хүч нь бидэнд ам болоод итгэл сүсэгт хамаатай бүхнийг сойрхсон. Үүгээр тэр бидэнд үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудаа сойрхов. Ингэснээр та нар энэ дэлхийд тачаалаар амьдрах ялзарлаас ангижирснаар Бурхан чанарыг хуваалцагч болох юм аа. Яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээр итгэл дээрээ сайн чанар дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ өөрийгөө захирахуу дээрээ төвчээр дээрээ итгэл сүсэг дээрээ ах дүүсэг гэнэрлийг, ах дүүсэг гэнэрэл дээрээ хайрыг хамтдаг. Та нарт эдгээр нь байгаад нэмэгцээр байвал энэ нь эзэн Есүс Христийг маань мэдхэд та нарыг ашиггүй үр жимсгүй байлгахгүй. Эдгээрээр дутагддаг нь урдын нүглээсээ цэвэршснээ мартсан сохор богино бодолтой нэг юм аа. Тиймээс ах дүү нараа дуудлага ба сонголтоо баттгахын тулд бүрч илүү хичээнгүй бай. Учир нь та нар эдгээрийг үйлдэж байвал хизээч бүдрэхгүй. Ингэснээр бидний эзэн бөгөөд аврагч Есүс Христийн мөнх хаанчлалд хангалттай орох болно гэж байна. Амен. Тэгээд Бурхан та бүхнийг ивэх болтугай.